Hi guys, Тэвэцхан за өнөөдөр энэ төгрөгөөр юу авсныг харцгаая. За бид хуурж байгаа болохоор ер нь амар эрүүл юмнууд авсан. Тэгээд бүгд харцгаая. За ингээд хоёр уусан болсон. Дөнгөж цай хөргөж ирсэн. Тэг хөргөж хуралсан бүгд авчихсан байгаа шүү. За эхнийг нэрээ. Ерөнхийдөө амар эрүүл юм авсан байгаа. За ингээд 30 ширхэг өндөг. Тэгээд энэ ингээд хөдөн юмнууд юм хийж өгдөг. За миний идэх нөгөө нэг цээж мах бай. 500 г. ийм 400 г-аар савлаатай 3 утга гэсэн. Тэнгүүтээ миний грек йогурт. Дөнгөж цай воркаутаа хийж дуусчих. Атгаж гэсэн хэлсэн байна. Гэхдээ одоо гэрт хүн байхгүй дээс бичлэг хийхгүй таар хүн ирээд чимээдээ олчих. Энэ болохоор энийг одоо яг юу гэдэм бэ? Манго ахгүй юу? Гэхдээ ногоон. Тэгээд яг амт нь яг манго шиг тэгээд юм нөгөө яг вьетнамчууд яаж ийсдэг вэ? Жоохон хард тэрч тэнгүүтээ нэг эслэг ингээд цацаж ирдэг шүү дээ. Тэгээд амталчихсан юм. Тэнгүүтээ бас ахиад миний йогуртууд байна. Энэ болохоор бас нэг сахаргүй ийм органик йогурт байгаа. Тэгээ 3 ширхэг нь бисэн юм. Тэгээд за тэгээд сой милк авсан. Энэ одоо сой милктэй холж ууж үзье гэж байна. Тэгээ мэдээж бас сүү авсан. Миний сүү хараа. Энэ дээр бидээ garlic нэг. Тэгээд байцаа. Тэгээд broccoli. Тэгээд sweet potato. Тэгээд сервис монгол одоо сервис. Тэгсэн чинь миний сүүг мартчихсан байна. Тэгэхээр би одоо сүүний хамаагүй өгөхтэй заана гэсэн. So that's it. За тэгээд ийм төгрөгөөр ийм их юм авчээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Тэгээд бүгдээрээ follow хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр би эднэрийг хятадаар юу хэлтгийг зааж үзье. Тэгээд өөр сайхан мэдхийг хүсэж байгаа юм байх юм бол гоё комент бичээрэй. Тэгээд бас миний Instagram-ыг follow хийгээ мартаа. Би яг Instagram-аа их оролцдог. Тэгээд back story эднэр хийдэг болохоор Instagram-аар дагах юм бол надтай илүү өөр байна гэсэн үг. За тэгээд дэмждэг та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Bye bye.